Надаа гоё. Яг замын ажил болохоор эн чинь бас айгүй аюултай. Тэгээд энэ хашааг чинь саяхан яасан бохгүй тоглоомдоо сүрлэснийхаа дараа. Тэгээ ингээд хараад ахад хүүхдүүд бөмбөгөөр тоглохоор зам руу бөмбөг нь орчоод талаас айгүй аюултай л гэсэн. Одоо л хашаагаал гэж юм даа. За яг энэ хэсэг бол Баянзүрх дүүргийн 21-р хороо энэ хэсэгт байдаг ганц тоглоомын талбайгийн гаднаас би та бүхэн мэдээлэл хүргэж байна. Тоглоомын талбайгүй байдаг хүүхдүүдэд энэ яны байх болно гэсэн шиг бас одоо ийм тоглоомын талбай хийж өгсөнд баярлах ч хэцүү. Хомдморч юм шиг яг л ийм дүр зураг харагдаж байна. Хашааг чинь саяхан яасан бохгүй тоглоомдоо сүрлэснийхаа дараа. Яг алга дарамхан газар байрлах энэхүү тоглоомын талбай нь авто замтай яг харалдаа байрладаг. Хэд хоногийн өмнө иргэдээс ирсэн мэдээллээр яг ингээд хашаачгүй ийм тоглоомын талбай байрлаад хүүхдүүд тэн дээр нь бас нөгөө шинэ тоглоомын талбай байгаа учраас тоглоод аюултай нөхцөл байдал үүсээд байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан. Мэдээллийн дагуу ирэхэд ямар тач хэдийгээр хашаа баригдаж байгаа ч гэсэн энэ нь бас яг хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангахаар хэмжээнд хийгдэг байна. Магадгүй одоо бүрэн засвар нь дуусаагүй байгаа учраас нөхцөл байдал ийм байгаа байж болох ч гэсэн яг хүүхдийн тоглоомын талбайны стандарт ямар байх ёстой юм. Автозамын яг хажууд ингээ хүүхдийн тоглоомын талбай тэр тусмаа бага насныхан тоглохоор ийм тоглоомоотой тоглоомын талбай байршуулах нь стандартаа хангаж байгаа юу гэдэг асуудал өөрийн ирэхгүй гарч ирэхээр байна. Гэр хорооллын хүүхдүүдэд одоо тоглох талбай байдаггүй юм чинь ядаж нэгийг одоо иргэдийн төлөөлөлтийн хурлын сонгуул болох ч байгаа энэ үед нэгийг бариад өгчөө гэсэн сэтгэлээр энийг барьж өгсөн үү. Гэтэл одоо иргэн тойрон нийл хог заалтын бүсийг бүрэн тогтоогоогүй аюултай нөхцөл байдал ийм хөө тоглоомын талбайг шинээр хийж гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай бий. Эдгээрийн 465 стандартад нийцээгүй засвар хийх шаардлагатай байна. Эдгээр стандартад нийцээгүй тоглоомын талбайгаас болж 2018 онд нийтдээ 1118 хүүхэд бэртэж гэмтэж эмнэлгийн тусламж авсан байна. 2019 онд энэ тоо 2200 болж өссөн бол 2022 онд 2453 хүүхэд зөвхөн тоглоомын талбай дээр тоглож байхдаа бэртэж гэмтжээ. Тодорхойлбол 2018 он Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалга унаж 5 дугаар ангийн хүүхэд амиа алдав. 2018 он Сүхбаатар дүүргийн 11-р хороололд 10 настай хүү гадаа тоглож байгаад эмийн сангийн төмөр хашлахад хүрч тогон цохиулан амиа алдсан. 2020 он Дархан уул аймагт байрлах нэгэн тоглоомын талбайд тоглож байсан 15 настай хүү тоглоомын талбайн хашаанаас барьсны улмаас цахилгаан цохиулж амиа алдсан. 2020 он нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо Цагаан Ухаан хотхонд бага насны 3 хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулж уг ослын улмаас 6 настай охины баруун гар хугарч толгой цээж хөлөндөө зөөлөн эдийн бэртэл авсан. 2020 он Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны тоглоомын талбайн савлуур унаж 12 настай охины гавлын яс сууран тархинд нь цус хурсан. Мөн онд тоглоомын талбай хайж яваад Динжи мянган 4 хүүхэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо усан халиан дэндэж амиа алдав. 2024 оны 8 дугаар сар хаац торомсоо андуурсан жолооч тоглоомын талбай хашааг нэвт мөргөж дотор нь тоглож байсан 4 хүүхдийг бэртээв. Энэ мэт тоглоомын талбайн стандартгүйгээс болж бяцхан үрсээ алдсаар араас нь тоолж эмгэнсээр суух. Гэр хороололт хүүхдийн тоглоом гэдэг бараг тансаглал юм шиг ийм нийгэм аливаа бүрдчихэлтэй ирнэ. Хүүхдийн тоглоомын талбай стандарт ханаа мөрдөгдөхгүй байгаа дээр хүүхдийн энэ асуудлыг авч хэлцдэггүй дээр та ер нь ямар байр суурьтай хэр шүүмжлэлтэй ханддаг. Яг зөв асуудал хөндөж байна. Яг гэвэл уул нь бол бүх зүйл ялангуяа хотын бүх асуудал стандарт гэж байх ёстой. Ер нь ч байдаг юм шиг байна. Бараг тэр чинь 6-7 мянган орчим стандарт байдаг гэж байгаа. За миний санаж байгаагаар бас хэдэн жилийн өмнө нийслэл хотын стандарт гэдээ бас тусдаа баталсан шиг санаж байна. Тэгэхээр стандартууд нь бол байх шиг байгаа юм. Гэхдээ яг хүүхдийн тоглоомын стандартыг би мэдэхгүй. Гэтэл манайд болохоор нөө бордюрын стандартыг маш сайн хангадаг шүү дээ. Жил болгон, улирал болгон баг худалч хүнтэй бордюрыг сольж идэг. Тэг яагаад солиод идэм бэ гэхээр стандарт хангахгүй байна гэдэг.
Мэдээж хүүхдийн тоглоомын энэ тогтцоолт аюулгүй байдлын асуудал асар чухал. Бас адилхан л ээж хүний дөрөв хүүхдүүдтэй хүний хувьд бол аюулгүй байдлаа хангах үүднээс борзүрийг байн солихоос илүү өнөөдөр одоо шийдэх ёстой юм чухал асуудал. Тэгээ орон нутгийн сонгуульч төгчийн энэ дээр бас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид оюуханаа уралдуулаад шийдлүүд ярилцаад өрсөлдөх байхаа гэж бодож байна. Энэ бол маш ноцтой асуудал. Яг үүндээ бол энэ зөвхөн гэр хорооллын нөхцөлд хүүхдийн тоглоомын талбай асуудал одоо эмзэг байгаа юм биш. Энэ хүүхдэд одоо ноогдох одоо тоглоомын талбай метр квадрат гэж хэмжээ ер нь дэлхийд даяар бодвол байдаг байлгүй тий. Тэгсэн мөртлөө манай Монгол улс ялангуяа тэр дундаа нийслэл хотын захирагч маань бордюрны одоо стандартыг хангах гад өнөөдөр ямар айхтар ингээд тий явж байна. Бүхэл юмыг цоо шинээр шахуу шинчилж जैन тий. Тэгсэн мөртлөө яагаад энэ хүүхдийн тоглоомын талбай тий стандарт орчин нөхцөлийн стандартыг ярихгүй байгаа юм. Замын зорчих гадаргуугаас дээш одоо бордюрын өндрийг 15 см байхаар стандарт тогтоосон. За зам дээр бол маш олон стандартууд байд юм байна. Буталсан чулуун суурьтай хийх үү? Эсвэл одоо дайрган суурьтай хийх үү? Цементээр бэхжүүлсэн суурьтай хийх үү гэдэг ийм стандартууд байд юм. Дөрвөн дээр стандарт байгаа шүү дээ. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбай дээр яг ямар стандарт байгаа вэ? Одоо тэр замын хажууд талд хүүхдүүд тоглоод байна шүү дээ. Тэг замын хүүхдийн тоглоомын талбай дээр ч гэсэн стандартууд шүү дээ. Би тэгэд нэг юм хэлээ. Би яг энэ хотын дарга болоод одоо нэг 11 сарч болоогүй. Би одоо өөрийгөө хувилдаг бол би тоглоомын талбай дээр ч хэсгийг ажилуулад хэсгийг явган зам дээр ч ажилуулад бүгдэн дээр нь явмаар шүү. Талбай аюулгүй байдал дээр одоо яг ямар ажлууд хийж байгаа юм бэ? Нийслэлийн засаг даргын орлогч хос хоёроор ахлуулна. Өмнө номин чимэг ахалсан. Одоо хос хоёроор ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Одоо тэр дайрах орчинд нүүд яг замын хажууд талд нэг алхамж хүрэхгүй газар бид түрүү хэлжлээс тэгээд хос хоёроос асууна.